Заасан бацгаана уу. Урчин нэг хэсэг залуус хөрөө өлсгөн зарлахыг зарлаж байгаа юм байна. Тэгээд тэр талаар бас яг хүн гацсан нэгэн үзлөдлөө илэрхийлэх эрэхтэй. Тэгээд тэрний дагуу бас нэг жоохон юмудын үзэж харж сонирхлоо. Тэгэд энэ талаар нэг товчхон ярилцъя гэж бодлоо. Тэгээд энэ Монгол анх удаа болж байгаа зүйл улс төрийн өсгөлэн засгийн газрыг өмөрөх хороо өсгөлэн зарлаж байгаа хэлбэр. Ер нь бол дэлхийд даяар бол нэг юм байдаг л та. Улс төрчдийнхээ увээгүй үйлдэлийн эсрэг хууль бус, шудраг бус, удаа ярьж байгаа, хулгай хийж байгаа, дэрэм хийж байгаа тэгэл тэмцэж олон төрлийн хэлбэр тэмцлүүд байдаг. Энэ хороо өсгөлэн зарлах бол ер нь хамгийн хүнд тэмцлийн хэлбэр мөн. Тэгэд нөхдүүдийн би бол өсгөлэн зарлаж байгаа нөхдүүдийн юмнуудыг сонслоо. Шаардлагуудыг сонслоо. Тэгээд тэр шаардлагуудыг сонссон бас яг нөгөө нэг ярьж байгаа сэдвүүдийг л ярьж байна. Манай 13 давхраас одоо сүүлийн хэд хоногийн турш ярьж байгаа тийм ээ. Тэгээд энэ талаар бас яг нэг задлаад хэдэн талаас нь ярилцъя гэж бодож байгаа. За ер нь бол улс төрийн ийм бохир аргачлалыг бохир улс төрчдийг хамгаалдаг хэд хэдэн юмнууд Монголд бол болсон. Одоо яг энэний нэг хэлбэр нь энэ өсгөлөнгөөр гарч иж байгаа юм л да. За жишээлбэл анх ковидын хулгай гэдэг яригддаг 24 их нийтийн. За тэр хулгай болохоор юм уучтай ихлэ байгалийн баялагын сан тухайн тий ирээдүйн сан өндөр дээр хадгалагдсан байсан, хоримтлцсан байсан 2 тэрбум долларыг аваад засгийн газар хуулийг өөрчилж жагаад дур мэдэн зарцуулсан. За тэр 24 их найдын зарцуулт нь зардлууд нь одоо хүртэл тайлгнагддаг даагүй. Тухайн Монгол улсын төсөв өөрөө 24 их найд төрөөгүйсэн шүү дээ. Улсын төсвөөсөө давсан их хэмжээний ковидын хулгай бол гарсан байхгүй. За тэрийг эсэргүүцсэн маш олон хүмүүсийн эсэргүүцлийн жагсаал гэсэн л дээ. Тэгээд тэр эсэргүүцлийн жагсаал гарах бол хэд хэдэн үндслүүд байсан. Мэдээж хамгийн чухал асуудал нь бол энэ хулгайтай холбоотой байсан. Хоёрдугаар асуудал нь болохоор дабл стандарт үүсгэсэн. Тэгээд дабл стандартын юм ямар ч үстэй бэ гэхлээр дарга зориулсан тусгай хангамж үйлчилгээнүүд иргэдээ болохоор хагасан боосон тим зүйлүүд гарч ирсэн л дээ. Тэрийг эсэргүүцээд залуучууд иргэдээ ер нь бол монголчууд бол босч ирээд маш их юм олуулаа босч ирээд жагсаал хийсэн. Гэхдээ тэр ер нь зохион байгуулалтгүй жагсаал болсон. За тэр жагсаалыг нь хүмүүсээр байгаа зүйлдээ ажиллаа хий болгоод хувиргацсан байхгүй. Ажиллаа хийж чадаагүй худалдаа дээрэмтэй холбоотой засгийн газрыг ажиллаа хий гэдэг жагсаал тэгэхэд түүхэнд бол одоо Монголд анх удаа бүртгэгдэж байгаа. Дэлхийд бол байгаагүй. Ажиллаа хий гэдэг тийм жагсаал ер нь байдаггүй. Тэгээ ажиллаа хий юу гэсэн ч үгүй. Дахиад хулгайгаа үргэлжлүүлэх гэдэг юм уу хайшин тий. Дахиад дээрэмт хонуудаа иргэдийнхээ эсрэг хийж байгаа хууль эрх зүйн орчныг дордуулж байгаа энэ асуудлуудыг үргэлжлүүлж байгаа юм. Тэгээ тийм болгож хувиргасан. Ийм технологиуд ер нь бол гэдэг аргачлалууд бол байдаг. Хаана хэрэгжижсэн бэ гэхлээр хуучин социалист орнуудын хамтын нийгэмлүүд тий зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудад ингэ маш их хэмжээгээр явагдсан. За тэгэхээр энэс хамгийн сайнаар ингээд гэх юм бол жишээ байдаггүй шүү дээ. Дандаа сөрөг болсон, дандаа улс орн уруутсан, доройтсон, нийгмийн тогтолцоог алдсан ийм харамсалтай шишмүүд. За дараагийн нэг том жагсаал болдог 44 их найдын хулгай. Энэ 44 их найдын хулгайтай холбоотойгоор бас иргэд босч ирсэн. Энэ хулгай бол би бол бодиттой хулгай гэж шаарддаг. Яагаад бодиттой гэж шаардж байгаа юм бэ гэхэлэр ер нь бол 2019 оноос эхлээд 2024 оны хооронд 5 жилийн хугацаанд бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үн хамгийн таатай, хамгийн өндөр үнэтэй байсан. Тэгэхэд энэ Монгол улсын засгийн газрын
нүүрсний үнийг тогтоогоод Монгол улсын засгийн газрын хэрэглэх газар дээр нүүрс зарах журмаа баталж байгаа нүүрсээ зараацсан. Тэд 1 тонн нүүрсний үн зах зээлийн ханшин $450 хүрсэн байхад 60-аас $75 зараацсан. Яагаад тэгж зараацсан? Тэр бол хулгай байсан. Их мэдлэгтнүүд ийм л хулгай хийсэн. Тэгээ ингээд одоо ингээд бид нэг хөгжил дэвшил тий хүмүүнлэг иргэний нийгмийн тухай ярих одоо сэдвийн биш тий маргаашийн ирээдүйн тухай ярих сэдв биш. Өнгөрсөн цаг дээр дандаа хулгай ярьсаар л ингээд 6 жилийн өнгөрүүлэлт. Үнэхээр харамсалтай дан хулгай ярьсан. Тэгээд энэ сүүлийн 6 жил 7 жилийн хугацаанд ямар хүмүүс засаг тэргүүлээд яаж их мэдлэг төр байсан тухай бүгд мэдж байгаа. Одоо ингээ яригдж байгаа тэр хулгайн төвчнүүд чи явсаар хад одоо бараг 100 их найд руу орсон байхгүй. 100 их найд. Бараг 30 гаруй тэрбум төгрөг доллар. Монгол улсын нийт эдийн засаг 28 тэрбум доллар байна. Тэ. За тэгээд харамсалтай. За энэ саяын энэ тоог одоо сайн тогтоогоод авчихсан юм. Тэ. 100 их найд орчмын хулгай тэрмийн асуудал бид нар ярьж штэ. За уучлаарай би хаалга. За тэгвэл нөгөө талд нь ийм хулгай яваад байсан гэдэг. Одоо бол энийг бол цэцлэх, засах, янзлах одоо зүй ёсны шаардлага бий болж байгаа. Тэгтэл харамсалтай нөгөө талд нь сүүлийн 6 жилийн турш Монгол улсын нийт өр нэмэгдээсэн. Ялангуяа засгийн газрын өр нэмэгдээсэн. Одоо 37 тэрбум долларын засгийн газрын өр байна. 2016 онд шүү дээ нэг хүнд оногдох өрийн хэмжээ гэхэд нэг хүн болгон тий 16 сая төгрөгийн өртөө ирсэн. Одоо 40 сая төгрөгийн өртөө болсон хүн болгон. Тэгээ харамсалтай нь ийм их өр нэмэгдээд яг юунд зориулагдсан бэ гэхлээр маш их хэмжээгээр дандаа нууц гэрээнүүдээр явсан. Дандаа хаалттай. Ихэнх юмнуудыг бид нар мэддэггүй. Хяналт тавих болцоо байхгүйсэн. Тийм ээ. 37 тэрбум долларын хэмжээний өртөө болсон улс маань. Дээрээс нь 30 орчим тэрбум долларын хулгай авилгалын асуудал яригдаж байна. За тэгээд жагсагчдын шаардлагыг сонсох юм бол нэг зүйлийг ихний ээлжинд ярьж байна. Байгалийн баялагын сангийн тухай ярьж. Байгалийн баялагын сан хэрэгтэй, чухал. Энэ зөв. Гэхдээ манай улсад өмнө 4 удаа байгалийн баялагын сангийн хууль баталж байсан. 4 удаа шүү. Анхных нь биш. Энэ одоо 5 дахь нь баггүй. Тэгэд хамгийн сүүлийн 4 дахь байгалийн баялагын сан дээр би түрүүн ярианы ихэнд хэлж байгаа шүү дээ. 2 тэрбум долларын хэмжээний сангийн хоримтлал үүссэн байсныг эрх өргөчд. Тэгээ өмнөдхүү олуулаа байсан шүү дээ. Өмнөх их хурал дээр тийм. Өмнөдхүү олуулаа байсан. Тэгээд эдгээр хуулийг өөрчилж хагаад тэр хоримтлалыг бүгднийг аваад хэрэгэлцсэн. Улс төрчтэй хамааралтай бол байгалийн баялагын сан дандаа ийм юм руу орчдөг. Дандаа хулгай тэрэмлэг орчдөг. Дэлхийд даяар яригддаг байгалийн баялагын сангууд бол ихэвчлэн хөрөнгө оруулалтын сан болж явдаг. Байгалийн баялагаас орсон орлогыг тийм ээ. Тэрэн дээр иргэд нь болохоор хувьцаа эзэх боломжийг нь болохоор үнгүй өгöd байгаа хэлбэр ерөөсөө биш. Иргэд нь өөрсдөө тэр хувьцааг нь авах хэмжээний орлого нь нэмэгдэх тухай ойлголт байхгүй. Тэгээ иргэд нь бас буцаага тэрэндээ хяналт авах тухай ойлголт. Ердөөсөө энэ аралчсан нийгэм гэдэг нийгэм маань өөрөө иргэний хяналтаар иргэн зориулсан л нийгэм шүү дээ. Энэ иргэдийн нийтлэг эрх ашигыг хангахын тулд бид өөрсдөө улсын хурлыг сонгоод тэрнээсээ дамжиж улсын хурлаас засгийн газар томилоод байгаа. Засгийн газар бол одоо Монгол улсын төрийн доктортой байдлын хэлбэр ерөөс биш. Энэ зүгээр л гүйцэтгэх засаг. Доктортой байдал дээр бол бид нар парламентын засаглал ярина. Манай парламентын засаглал бол алдаа бол байгаа. Засаж сайжруулах зүйлүүд байгаа. Тэгэхээр тэр энэ тухай одоо өнөөдөртөө яриад яг нь дараа дахиад зөндөө их юм ярина. За тэгээд дараагийн нэг шаардлага дээр яригдж байгаа юм нь болохоор юу яаж чинь авилгалын тэр хуулийг яриад өмч хурах хууль. Энэ Монгол улсад хууль бусаар олсон орлогыг хураах хууль эрх зүйн орчин байдаг.
Одоо хэрэгжиж байгаа. Гэхдээ хэрэгжихдээ иргэдэд зориулж ажиллаад байгаа байхгүй. Иргэдэд. Ер нь бол 2019 оноос эхлээд Монгол улсад батлагдсан маш олон хуулиуд иргэдийн эсрэг болсон байхгүй. Иргэдтэй айгүй хатуу чанга болсон. Тэ? Торгодог, хяхдаг, хяндаг, шийдэгдэг, хордог, цагддаг бүх хуулиуд иргэдийн эсрэг болсон. Маш олон хуулиуд тэгж иргэний эсрэг болсон. Тэгтэл нөгөө талдаа авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ял завшдаг хууль эрх зүйн орчин бий болгоцсон шүү дээ. Энэ шүүгчнэрийн буруу биш байсан бохгүй. Яг жинкнээсээ бол энэ хуулийг энэ Монгол ардын нам эрх баригчд энэ оюун эрдэмтэн өөрсдөд дотор нь хамт засгийн газарт байхдаа өргөн барьж батлуулсан засгийн газрын өргөн барьсан хууль шүү дээ. 10 саяас 40 сая төгрөгөөр торгодог ус шүү дээ. Тэр итгэл одоо тэр хөрөнгийг хураадаг хуулийн орчныг бүдүүрүүлсэн бохгүй. Айгүй хураахад боломжгүй болгоцсон бохгүй. Хөрөнгийг хураах аргачлал бол маш энгийн байдаг. Дандаа зардлаар нь. Яаж хөрөнгийг хууль бус гэдгийг нотлох вэ гэхлээр мэдээж нэг талдаа хөрөнгө оруулалтын мэдүүлгийг өгсөн байна. Нөгөө талд нь болохоор дандаа зардлаар нь. Ер нь их авилгалын гэмт хэрэгүүд дэлхийд даяар илчлэгдэхдээ дандаа зардлаар гардаг. Гэхдээ энэний хяналтыг төрийн хяналтаар хийдэг тогтолцоо бол өөрөө учир дутагдaltaй байдаг. За энэ нэг зүйл нь. Тэгтэл дараагийн айгүй ноцтой ярих хортой хүчтэй нөлөөлдөг энэ авилгалд нөлөөлж байгаа нэг нөлөөлөл бол энэ эрх мэдлийн төвлөрлөгийг айгүй хурдтай байсан. Монгол улсад бас л 2019 оноос хамгийн сүүлийн хуулиуд нь 21 онууд дээр гарч ирсэн. Сайн санаж явах юм бол улсын их хурлын дарга байсан Зандан Шатар ярьдаг хаврын шулган дээр одоо 21 оны хаврын шулган дээр нөхөрөө бол тэгж хэлдэг штеп. Энэ тэндгүү баахан дур дураараа ярьсан их мэдл ярьсан тий орон нутгийнхан гарч ирлээ. Хүчрэгдэхээ байлаа, дилдэхээ байлаа. Тийм болохоор эдний өдөртөх хяналт бүх эрх мэдлийн авна гэж хэлсэн байхгүй. Тухайн үед бол дөнгөж хөгжиж байсан, суурин тавигдж байсан орон нутгийн тэгээ эрх мэдлийг салгах тэр зорилготой байсан хууль эрх зүйн тогтолцоог устгаа хийсэн. Тэгээ эрх мэдэл төвлөрөх тусам авилгал угаасаа төвлөрнө. Иргэд бүх өөрсдийнхөө ирээдүйн амьдралынхаа анхан шатны суурь хэрэгцээнээс ахуулаад нийтлэг хэрэгцээс ахуулаад тэгээ бүр ингэж цаашаа явах юм бол энэ иргэний хяналтаараа анхан шатнаас ахуулаад дээд шатныхаа бүх байгууллагуудыг хянах эрх зүйн орчныг эдгээр устгаадсан бохгүй энэ эрх мэдлийг төвлөрүүлж явахдаа. Тэгээ ийм юмнуудыг хийжсэн хүмүүсийг авилгатаа тэмцэжсэн маш том бодлого хийжсэн гэдэг андуурж яриад их юм. Үгүй шүү дээ. За дараагийн нэг юм нь болохоор МСС-ийг дахиад ярьж байна. МСС-ийг одоо дахиад нэг хэлчихэ. Ер нь бол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд за яг хөө ингээд МСС байгаа нь өөрөө буруу гэж би хэлж байгаа биш. МСС шиг олон компани байгаасаа гэж би боддог, хүсдэг. Би МСС-ийг үзье ядагч биш. МСС татвар төлдөг, маш хэмжээний татвар төлдөг. 4 их найдын татвар төлсөн байна одоо. Ер нь одоо сүүлийн 4 жилийн хугацаанд маш өндөр хэмжээний татвар төлж байгаа. 30 гаруй мянган хүн ажилуулж байна. Гэхдээ МСС шүү дээ дэлхий дээр байдаг бас энэ мега одоо аврах том корпорациуд компаниуд нь үндэстэн давсан компаниуд ч гэсэн ялгаа байхгүй. Түүхэндээ бас ийм яг өнөөдрийн МСС шиг юм алдаанууд хийдэг байсан. Эрх баригчдыг илт буруутай эрх баригчдыг илт буруутай үйлдэлүүдийг ингээд өөгшүүлэн санхүүжүүлж дэмждэг байсан үйлдвэрлэлүүд байдаг байсан. Өнөөдрийн МСС яг тийм юм хийж байгаа. Таван богд ялгаа байхгүй хийж байгаа ерөөсө бүгд ингэдэг. Эннээс дамжаад картелүүд үүсч идэг. За Америкийн нэгдсэн улсад бол одоо мафиуд гэж нэрлэдэг Мафиуд гэхлээр чи юу юм гэхлээр төр, хувийн хвшил, гэмт хэргийн бүлэглэл нийлүүлэхээр л мафиуд шүү дээ. Тэгвэл өнөөдрийн энэ МСС бол Монгол ардын намын хамгийн том санхүүжүүлэгч. Жишээ нь 24 оны улсын хурлын сонгуульд арчсан намаас ерөөсө 4 хүнийг санхүүжүүлсэн байлээ шүү дээ. Одоо нөгөө аудитын сонгуулийн дараах аудитын тайлангууд ингээ гараад бүгд ил тодлоо тавигдсан байна. Хэмжээ сархлаа. Монгол ардын намд санхүүжилт өгсөн байгаа, арчсан намд санхүүжилт өгөө. Хүн намд бол санхүүжилт өгсөн, хүн намд одоо нэр дэвшсэн их хурлын гишүүдийг санхүүжүүлсэн бүх тайлангууд нийл гарцсан байна. Яг ил тоддоор ингээд зарлцсан байгаа тайлангуудыг харахад 1.4 тэрбум төгрөг ингээд санхүүжилт өгсөн байл. Энэс дийлэнх нь Монгол ардын нам. Тухайлбал бүр өнөөдрийн оюун эрдэнэ засгийн газрын сайд нар хийгээ явж байгаа хүмүүс дийлэнх нь авсан байна.
одоо 23 сайд чинь дийлэнх нь Монгол МЦС группээс санхүүжилт авч сонгуульд оролцсон байна. Арцлан намын 4 хүнээс одоо жишээ нь энэ Батсуур гишүүн авсан байлээ МЦС-с. Өнөөдөр засгийн газарт ажиллаж байгаа барилга байгуулалтын сайд хийж байгаа. Тэр хин авсан байлээ. Нөгөө юу энэ хяналтын сайд болцсон байгаа. Манай одоо манай ерөнхий нарийн бичгийн дарга байсан тийм. Ингээд эдгээр авсан байлээ. Гэтэ бүгд одоо засгийн газарт ажилладаг байхгүй. За тэгээд МЦС явж байгаа захирал одоо өөрөө энэ ерөнхий сайд Лувсан намсраа оюун эрдний одоо зөвлөх хийж. Эдийн засгийн зөвлөх нь хийж. Яг ингээд зэрэгтэй хамт суугаад ажиллаж байгаа байхгүй. Тэгээд логикийг ингээ хөөгөө хардаа өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн салбарыг бизнесийн хүмүүс буцаага тэрийг унгаах гэж явж байгаа боддоо. Тийм байхгүй шүү дээ. Хажууд нь зэрэгцээ сууж байгаа. Байнгын хажууд нь зэрэгцээ сууж байгаа. Нийтлэн. Хоёрт болохоор за тэр МСС 350 сая доллар гэдээ яриад энэ ламбард гэж ярьдаг гэдэг. Ер нь бол олон улсын зах зээл дээрээс хөрөнгө усгах олон төрлийн аргачлал үүдэг. Олон төрлийн аргачлал үүдэг. Тэгээ бонд, зээл, хувьцаа МСС анх энержи ресурсын төслийг энержи ресурсыг бас нэр нэг сайн ойлгоод аваараа. Энэ уул уурхай биш байхгүй, уул уурхайн төсөл биш байхгүй. Энэ уул уурхайн цогцлбор байхгүй. Энэ цогцлборын асуудал байхгүй. Тэ өөрөө иж бүрэн цогцлбор байхгүй. Зөвхөн ухаж гаргаж ирээд ачаад явуулчихдаг юм биш. Энд чинь эрчим хүчээ үүдрлээд гаргаж ирээд боловсруулаад тэгээ эцсийн бүтээгдэхүүн гаргаж зардаг цогцлборын асуудал. Тэгэхээр энэ төслийг эхлүүлэхдээ анх бараг 800 гаруй сая долларын бонд босгочихсон шүү дээ. Хувьцаа босгочихсон шүү дээ. Үнэхээр амжилттай босгосон Монгол улсаас анх удаа босгосон. Тэр нь хувьцаа босгох хэлбэр нь бол ер нь бол энэ хүн төрөлхтний дэлхий дээр бий болгосон эдийн засгийн хөрөнгө оруулалттай зээл санхүүгийн чиглэлийн бүх жишг дотроос хамгийн сонгодог жишг нь. Хамгийн сайн жишг нь. Энийг одоо энээс илүүгээр сайн гарсан жишг одоо хүн төрөлхтөнд одоохондоо байхгүй. Тэр баялагын сан чи ялгаа байхгүй ийм зүйлрүүл явна штэ. Хөрөнгө оруулалт хийдэг, хөрөнгө оруулалтаараа дамжаад тухайн төслийн хувьцааг нь эзэмшдэг. Тэгээ хувьцаа эзэмшил дээрээ дамжиж хөрөнгөийнхөө ашиг шимийг хүртдэг. Жишээ нь одоо нэг сони юм сонирхолтой л да. 1990 онд S&P-гийн хувьцаа одоо Warren Buffett-ийн хувьцаа нэг ч хувьцааныхын өмнө за 1000 орчим доллар л хүрдэггүй байлаа шүү дээ. Айгүй бага байсан байхгүй. За тэр юун дээрээс харчаарай. Интернетээс хард би ойр тарааг болтой жоохон мартаад байна. Тэгэхээр одоо энэ чинь 20 мянган доллар өдөр давцсан явж байгаа байхгүй. Тэгээ 35 жилийн хугацаанд 1990 онд Монгол улсыг арчсан хувьсгал хийж явах тэр цаг үед л 1000 орчим долларын үнэлгээтэйсэн байхгүй. Одоо ингээ 20 мянган доллар гасцсан явж байгаа. Тэгээ энэ болохоор өгөөж нь байхгүй. Хувьцаа гэдэг чинь ерөөсөө энэ дэр байдаг. Тэр цааталт нь болохоор нэгсэндээ тэр тухайн одоо S&P гэдэг дээр чинь 500 хувьцаа эзэмшигч компани байна шүү дээ. Хувьцаат компани. Дэлхийн одоо хамгийн шилдэг компаниуд байна. Тэр компаниудын эдийн засгийн өгөөж нь ойролцоогоор жилдээ 3-7% байдаг бол тэр өгөөжийн дагуу хувьцаа нь өсөж явж идэг. А бид болохоор нөгөө ногдлаа шиг авах тухай дандаа түлхүү ойлгоод иддэг. Өгөөжийн ойлголт нь болохоор хамгийн гол суурь ойлголт нь бид нар ярьдаггүй байхгүй. А тэгвэл энэ баялагын сангийн хууль маань тэр нь чиглэж явж явах хэвээр. Тэр Норвегийн баялагын сан яриад байгаа бол энэ Норвегийн баялагын сан гэдэг зүйл чинь тэр нь зөвлөсгдсөн. Дэлхийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагч болтлоо хувирсан байхгүй юу? Одоо 2.8 орчим тэрбум их найд долларын одоо юутай үнэлгээтэй болцсон сан байгаа штэ. Анх байгууллагатай бас жижиг л байсан. Тэгээд энэ зөвлөдүүдийг ойлгоогүй, ойлголтгүй ингээд яриад идэгин. Тэгээд энэ үсгэлэн дээр бас яг энийг ярьж байна. Энийг эрүүл сануулгах ухаанаар ойлгох хэрэгтэй. За тэгэл нөгөө Эрдэнэтийн ногдлоо шиг тэдэн дүүр орж иж байна. Тэгээ юунаас Эрдэнэс 5-7-оос орж иж байна гэж яриад. Гэхдээ яг хуу шууд дансанд мөнгө орж ирэх чинь хамгийн хорлонтой зүйл байхгүй юу? Аюултай зүйл байхгүй юу? Ер нь Норвегийн баялагын сан бол сангийн нийт захин зарцуулалт бол гадаад зах зээл дээр ажилладаг. Ерөөсөө дотоод зах зээл рүү оруулдаггүй, болдоггүй.
Нэгсэндээ дотоодын зах зээл рүү орчих юм бол хоёр дахь төсөв ороод ирж байгаа байхгүй. Тэр хоёр дахь төсөв чинь бол буцаагаад мөнгөний нийлүүлэлтээр дамжаад энэ эдийн засгийг хорлож яадаг. Ийм аюултай зүйлийг бид нэр одоо дотооддоо бүр зүгээр амныхан зоргоор дураараа ярьж байна. Дэлхийд даяар ийм юм байдаггүй, хийж болдоггүй. Тэг хийсэн ингээд амар их олон муу жишгүүд бас байдаг. Тэр Венесуэл яасан бэ гэхээр асар их мөнгө хөвлөсөн байхгүй. Тэг гадаадын хөрөнгө оруулагч нараа хөөгөө дотоодын хөрөнгө оруулалтад дээрэмдсэн. Тухайн үед одоо $1 1700 байхад л эдний $1 1700 боливар байхад эдний эдийн засгийн дэлхийд бас аюу өндөр өсөлттэй өндөр өгөөжтэй гэж яригддаг гэсэн. Одоо тэгээ 6 сая 800 болцсон байгаа шүү дээ. $1 6 сая 800 боливар болцсон явж байгаа шүү дээ. Тэгээд тэнд чи өгөөсөлтөн хүмүүнлэгийн хямрал, хүнсний хомсдол, хүнсний хямрал бүх зовлонгод байгаа. Бүх асуудлын одоо зовлон байна. Тэгээд дээрэс нь яг энэ муухай дарангуулагчтай огцруулах гад холдуулах гэд дийлдэггүй. Бүр цус асгардаг. Үнэхээр дийлэхгүй байгаа. Тэгээд тийм байдал руу л яваа орчдөг. Тэгэхээр нөгөө энэ дарангуулын нийгэм золиосынх нь доод цэг дээр очиж байгаа буцаа босно гэж яриад байдгийг. Уналтын доод цэг гэж байдаггүй байхгүй. Унсаар л байна. Унсаар л байна. Хамгийн эмгэнэлтэй нот дээр тэр ядуу, тэр өсөглөн, тэр хомсдлын нийгэмдээ тэр дарангуулын орчинд хүмүүс дасан зохицоод эхэлдэг. Хамгийн эмгэнэлтэй нь тэр дарагдаа таалагдахын тулд амьд байдаг. Дарагдаа таалагдчих жоохон илүү ингээ хоол хүнс олж иддэг. Тийм орчин руу ордог. Гадаад ертөнцөөс хаагдсан байсан ч гэсэн тэрнлүүгөө дасан зохицоод амьдэрдэг. Солонгос ч гэсэн одоо тэгээ хойд солонгост хүмүүс амьд байгаа шүү дээ. Амьдарч байгаа. Тэгээд гэхдээ тэр хүмүүс зүгээр амьд байгаа байхгүй юу? Амьдрах гэдэг чинь ондоо шүү дээ өрсөлдөөн дотор тийм ээ. За тэгээд ийм зүйлүүдээр нөгөө нөхдүүд дамжаад өлсгөлн зарлж байгаа юм байна. Маш харамсалтай. Яг уу үзэл бодлоо илэрхийлэх өөрсдийнх нь эрхчлөөг нь бол хөндлөж байна. Гэхдээ энэ бол өөрсдийнх нь хийсэн сонголт мөн үгүй юу би бол эргэлзэж байна. Үнэхээр оюун ухаандаа тулгуурлаж тий өөрийнхөө бас нэг мэдхгүйг мэдчихэж энэ өсвөлнгийн асуудлыг шийдсэн үгүй юу би эргэлзэж байна. Тэгээд Монгол улсын түүхэнд Лувсан намсрын оюун эрдний энэ хийж байгаа увайгүй үйлдэл бол үнэхээр гутамшигтайгаар үлдэх нь бол тодорхой байна. Анх ковидын асуудлын үед бид нэр энэ оюун эрднийг огцруулсан бол өнөөдөр бид нэр ийм хэмжээний өр тэгээд түрүүний дахиад би ярил л да 37 тэрбум долларын өр үүсчихэд байна Монгол улсад. Энийг энэ засгийн газар хийсэн. Асар хурдтайгаар хийсэн. Гэтэ юунд зориулаад хийснээ бид нар мэдэхгүй байгаа байхгүй. Хамгийн аимшигтай. Тэр 1.5 тэрбум долларын Чингис бондын зээлгэл ярьдаг штэ. Тэрүүгээр чинь баахан зам он тухайн үед нэг эдийн засаг аягүй хямарсан штэ. Одоо санах юм бол нүүсний үн чинь $27 болж илээ. Зэсийн үн чинь 1 тонн $3800 болж унжээлээ. Нүүсний зах зээл дээр ажиллаж исэн 40-50 мянган хүмүүс ажилгүй болж илээ. Тэгэхээр Чингис бондоор дамжаад маш их хэмжээний хөрөнгө оруулалт тэгээд зам гүүрүүд бариад за тэгэл энэ амгалангийн дулааны цахилгаан станцаас ахвал барилгын салбарт хийсэн хөрөнгө оруулалт гээд асар их юмнууд хийгдсэн бохгүй. Маш их юм хийгдсэн. Тэгвэл тэрнээс хойш одоо ингээд энэ асар хурдтай үүсчихсэн байгаа өрийг юунд зарцуулсныг бид нар мэдэхгүй байгаа даа хамгийн амар нь. Бид нар мэдчих хэрэгтэй байхгүй. Энэ чинь нээлттэй нийгмийн тухай ойлголт шүү дээ. За дээрэс нь одоо яригдж байгаа энэ дээр энэ өрнөөс гадна нэг яригдаад байгаа юм чинь хулгай дэрмийг яриад байгаа байхгүй. Хулгай дэрм маш аимшигтэй хулгай болчлоо гэдэг. Энэ хулгай дэрм чи өөрөө ингээ баг 30 орчим тэрбум доллар байгаад шүү дээ. Өрн дотоодын нийт бүтээгдэхүүнээс даваагаар авчихсан. Зээл нь тэр хулгайнууд нь бас дахиад дотоодын нийт бүтээгдэхүүнээс даваагаар авчихсан. Бид нар ийм амар тоонууд яриад байгаа байхгүй. Энэ бүр аимшигтай тоон. Энээс яаж хэдэн жилийн дараа гарахыг бид нар мэдэхгүй байна. Сая өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэ иргэний нийгэм дээр үүсч хөгжиж байсан тэг иргэний оролцоог хангахад идэвхжүүлэхэд зориулсан байсан иргэний хяналтыг хөгжүүлэхэд зориулсан байсан иргэний боловсролыг хангахад зориулсан байсан энэ олон нийгмийн суурь тогтолцооны хуулиудыг устгацсан 6 жилийн хугацаанд энийг буцаагаад байранд нь авч тавиад дахиад цаашаа сайжруулахад бид нар дахиад хэдэн жилийн зарцуулахыг мэдэхгүй байгаа юм. Үнэхээр харамсалтай юм баггүй. Тэгээ ийм зүйлүүд болоод байгаа. За тэгээ дээрэс нь одоо дахиад нэг хогийн тоо ярий заа юм.
Тэр баялагын сантай холбоотой. Тэр юу вэ гэхэлэр 5 толгой дээр үүссэн байгаа нөхцөл байдлуудыг эдгээр одоо нуугаад байгаа. Эрдэнэс 5 толгой дээр. Их хурлын чуулганаар сая тэр нөгөө сандж байгаа бол энэ хаврын чуулганаар оржсэн шүү дээ, тий. Хөрөнгийн биржийн тухай хуулийг өөрчлөё гэдэг санал оржсэн. Тэрэн дээр тоонууд нь яригдсан. Бас л нууц байгаа. Офтекерийн ард 18 их найд төрөгний асуудал яригдаад байна гэдэг байгаа байхгүй. Анх болохоор өмнөх засгийн их хурл болохоор засгийн газарт олгосон эрхийн дагуу 2.5 их найд төрөгний офтекерийг хийх зөвшөөрдөг гэсэн байгаа. Тэгсэн одоо өдөр 18 их найдын офтекерийг аль хэдийн хийцэн байгаа байхгүй. Тэгээд тэр засгийн газар чи оюун эрдэнэ тэргүүлж ирсэн шүү дээ. Тэр офтекерийн дээр хийгдсэн байгаа одоо жишээ нь ханги мандлын тэгээд цогц цэцгээс 5 толгоогоос хамгийн энгийнээр ойлгох юм бол Дорноговын ханги мандал руу явсан автозамын офтекерийн автозам хэрэгж. Тэр зам нь шүү дээ, тий. Нээлт нь хийгдэггүй. Гэхдээ эвдэрсэн байна. Шал ямби зам байна. Офтекерээр хийсэн төмөр замууд нь одоо амар чанар муутай байна. Дахиад удаан хэр удаан ажиллах юм бүү мэд. Тэгээ дээрээс нь өргөн царгийн. Тэр чанарын асуудал яригдах юм бол нөгөөдөг чинь төмөр замын рельс нь өөрөө чанаргүй гэдэг тийм мэдээллүүдийн мэрэгжлийн хүмүүс нь гаргаад ирж байгаа байхгүй. Даац маас авах та тий. Тэгээ дээрээс нөгөө хурдны галтыг ажиллуулах ёстой шүү дээ. Чинь дахиад нөгөө социализмын үеийн 40-50 км/цагийн хурдтай явуулж болохгүй. За тэгээд ийм асуудал. Нөгөө төмөр зам нь ашиглалтанд ороогүй. Одоо цогц цэцгээс урагшаага гашуун сухатын бомб руу явсан мохор төмөр зам чинь ашиглалтанд ороогүй. Тэрүүгээр одоо ачаал дэвэр явахгүй байгаа. Тэгээ энэ 18 их найдын офтекер чинь 5 тэрбум орчим доллар. Монгол улсын Монгол банкны валютын нөөцийг одоо саяхан зарснаар бол 5 тэрбум доллар гэсэн. Энэ валютын нөөцдөг дүүцхүүц хэмжээний офтекер явж хийцэн бохгүй. Энийг одоо буцаагаад яаж төлөх юм? Тэгээ бүгд чанаргүй бүтээн байгуулалт хийцэн. Тэр баяжуулгын үйлдвэрч бас хүчин чадлаар ажиллахгүй байгаа. Тэгээ ажиллахгүй ч гэсэн бид мөнгөний төлөөд эхэлсэн. Өрөө. Тэр төмөр замыг ашиглаад ороогүй ч гэсэн бид мөнгөний төлөөд эхэлсэн. За тэр автозамууд нь чанаргүй. Тэгтээ хүлээж аваагүй. Тэгтээ мөнгөний төлөөд эхэлсэн. Нүүрсээрээ. Нүүрсний үнэн тэгээд бас жишг үнэн эсвэл зах зээлийн үнэлгээ биш. Одоо буцаага тэр алдагдлыг улс даяараа төлнө штэ. Бүх хүн төлнө штэ. Энэ өсвөлтөнд зарлж байгаа хүмүүс ч төлнө. Тэгээ төлөх аргачлал нь болохоор татвараараа л төлнө штэ. Тэгээ татвар гэхлээр хүмүүс нөгөө аж ахуйн нэгжийн хувийн орлогын албан татвар матвар гэл ингээд тайлгнадаг татвар ойлгоод байгаа. Үгүй татвар гэдэг чинь таны худалдаа авалт, таны хэрэглээ тэр чигээрээ татвар. Та өглөө босоод гэрлээ асааж явах тэр хэрэглээний зардал үүсэж байгаа. Тэн дээр татвар төлж байгаа. Тэ та өглөө ингээд нэг аяр цайгаа буцалгаад ууж явах тэр цаймаа тэр ус буцалгаж байгаа ч гэдэг юм уу. Энэ бүгдэн дээр чинь татвар байгаа. Зогсоо цагуу татвар төлж байгаа. Тэгээд хамгийн эмгэнэлтэн бүх татварууд хуваар тооцдог. Үнэн өсөх тусам татвар өсөж идэг байхгүй. Хуваар тооцож учраас 1004-ний талханд 10% татвар байсан бол тэ 904-ээр нь та талхаа худалдаж авч 10% татвар байсан байхгүй. Одоо 3600 болцсон байгаа. Тэгэхээр 360 төгрөг болцсон биз дээ татвар нь. Ийм энгийн логикийн ойлголтын уялдаа холбоонуудыг бид нар ярихгүйгээр цаашаа явдаггүй. Тэгээ иргэний хяналтын засаглалын тухай ойлголтын талаар одоо бид нар өчнөө гайхамшигтай гоё сайхан зүйлүүдийг дэлхийд даяар ярьдаг юмнуудыг бид нар ярих хэрэгтэй байхгүй. Уул нь бид нар иргэний хүмүүндэг нийгмийг байгуулж, иргэн зориулсан нийгэм байв. Тэгтэл энэ тухай ярьж чадахгүй одоо тасралтгүй хулгай дээр юм ярьж байна. Тэгтэл хажуугаар нь энэ лөөрчнгуудыг хамгаалсан 9 шидийн ингээд үйлдэлүүд явж байна. Энэ үйлдэлүүд нь маш олон жил үргэлжлэлээ. Ковидоос хойш те 21 оноос хойш. Одоо 25 он гарсан байна. Хөгжил дэвшил ярьж чадахгүйгээр бид нар дандаа хуурам эхлэл залилангийн асуудлуудыг яриад 5 жил болчихлоо шүү дээ. Харамсалтай, үнэнхээр харамсалтай. Тэгээ 14 мега төсөл мөсөл тэгэл стандарт гайхамшигтай юм яриад байгаа. Үгүй шүү дээ найзуудаа. 37 тэрбум долларын өртөө ус. Дээрээс нь ийм их авилгачсан. Тэгээ дээрээс нь тэ улсынхаа нийт эдийн засагт байгаа мөнгөнийх нь 70-80% нь төрийн хамааралтай байгаа улсад ийм өндөр инфляцтай байхад ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй. Энэ мега төслүүд чинь бүгдээрээ хөрөнгө оруулалтаар юм, гадаадын хөрөнгө оруулалтаар юм. Монголчууд өөрсдөө хийж чадахгүй, боломжгүй.
Тэгээ ийм энгийн зүйлүүдийг бид нэр ойлгож чадахгүй, ярьж чадахгүй маргааш руу явахгүй. Үнэхээр явахгүй. Бидний өнөөдрийн хамгийн чухал ярих ёстой юм болохоор шүү дээ, тийм. Энэ улсад төлөгдөж орж ирээд байгаа энэ татварын баазыг бий болгоод байгаа энэ 30 их найд те одоо татвар чинь 32 их найд байгаа шүү дээ. Тэгтэл яг бодитоор орлого нь болохоор татвар гинэ уучлаарай. Улсын төсөв маань 32 их найд байгаа 24 оноо. Тэр улсын төсөвт бүрдүүлж байгаа орлого маань 30 их найд байна. Нэгсэндээ 2 их найдын алдагдaltaй төсөв шүү дээ. Яг энгийнээр бол. Одоо дахиад энэ чинь алдагдaltaй энэ он ихснээс хойш одоо ихний байдлаар 1.2 их найдын алдагдaltaй явж байна. Яг энэ алдагдлыг засахгүй бол одоо оны эцэтгэхэд шүү дээ. Энэ алдагдал 5-6 их найд очих магадaltaй байна. Тэгээ энэ алдагдал юунд очдөг юм бэ гэдэг юм бол хамгийн энгийнээр энэ эмнэлгийн үйлчлэгээ байхгүй болно. Энэ бидний аюулгүй байдлыг хангадаг цэрэг цагдаа тий энэ аюулгүй байдлын байгууллагуудын хангамж хэрэглээ нөөц хүртээмж цалин хангамж нь мууддаг. Тэнд хүмүүсийн ажиллах сонирхол ундаг. Ийм л энгийн логикуд байгаа байхгүй. Энэ алдагдал аюултай байчин. Гэтэ ийм том алдагдaltaй байгаа улс руу хинч хөрөнгө оруулалт хизээч хийхгүй. Уучлаарай, тийм байдаггүй. Дээрээс нь одоо ингэж байгаа шүү дээ. Авилгатай тэмцээд байна л гэж яриад байгаа шүү дээ. Авилгатай тэмцээд байна л гэдэг. Авилгачдыг илрүүлнэ. Тэг би нэрсийг чинь зарлана л гэдэг. Одоо 6 жил гэж ярьлаа шүү дээ. Би нэрсийг зарлана гэл. Тэ? Нийслэлийн газрын албаныхаа би та нарыг мэдчихэж байгаа шүү. Мэдээлэл авсан шүү. Нэрсийг чинь зарлаа шүү. За гайлынхан би мэдчихэж байгаа шүү. Нэрсийг чинь зарлаа шүү. Тэ? За энэ банк ус санхүү одоо энэ санхүүгийн зохицуулах хорооных нь тэ? Сангийн яамных нь би та нарыг мэдчихэж байгаа шүү. Нэрсийг чинь зарлаа шүү. Энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ гэмт хэрэг нуун дарагдуулаад байгаа байхгүй юу? Тэр хүн гэмт хэрэг мэдсэн биз дээ. Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ гэдэг хүн гэмт хэрэг мэдчихсэн юм байна. Гэмт хэргийн мэдээлэл авцсан юм байна. Баримт нотлогоо мэдсэн юм байна. Гэхдээ гэмт хэргийн нуун дарагдуулсан биз дээ. Нэг талдаа нөгөө чи ял наймаалцсан байхгүй юу? Хамгийн энгийн ойлголт нь тэр шүү дээ. Ял наймаалцсан биз дээ. Тэгтэл Монгол улсын эрүүгийн хуулийн зааснаар бол гэмт хэргийн нуун дарагдуулж болохгүй. Энэ өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Тэгээ ийм өндөр албан тушаалын хүн тэр өндөр сэнти дээрээсээ ич зовх юмгүй байхгүйгээр иргэний засаглалаар бий болсон парламентын өмнө тэгэд удаа дараа яриас шүү дээ. Тэгээ ийм хүнийг авилгатад тэмцэж ингээд та нар хараад байгаач 30 жилийн бүгссэн юмыг ингээд арилгаж ингээд битгий хуурталтай. Яасан гиний юм бэ бид нар? Монголчууд ийм гин тэнэг биш шүү дээ. Энэ бүх зүйлүүдийг те цаанаас нь тооцож төлөвлөж явуулж байгаа юмнуудыг бол Херо Баатар өөрөө нэг ухаантай одоо хийгээгүй гэж би бол мэдчихээн, бодож байна. Халтмаагийн Батболор нэг ухаантай хийгээгүй. Лувсан намсрын оюун эрдэнэ ухаантай хийгээгүй. Энийг хийдэг, боддог, гаргадаг аргачлалууд нь Кремль. Шууд хэлээ Кремль. Норсуу зааж гэж байгаа. Яг энэ аргачлалуудын шүү дээ тий Азербайджанд хийж байгаа, Арменид хийж байгаа. Тэр Кыргызстанд удаатайгаа хийсэн. Тэ? Бусад ингээд хуучин зөвлөлт холбоот улсын бүрддэхүүнээс улсууд бүгдэнд нь хийсэн. Ийм л бохир технологи хийдэг эдгээр. Дахиад ч хийн. Тэгээ Монгол Ардын намын гишүүд хандаад хэлчихэ. Тэгээ баг хурал их хурлынхаас нь гадна энэ 300 мянган гишүүдчлэлтэн тэ. Өнөөдөр улсын хурлын 68 гишүүдээс нь тэр Лувсан намсрын оюун эрдэнэний хасж байгаад нь хэлчихэ. Танаа намын дарга Халтмаагийн Батболор. Та нар оюун эрдэнэийг намын дарга гэж бодож байна. Үгүй. Танаа намын дарга бол оюун эрдэнэ биш. Батболор гэж хүн байна. Батболорын эзэн нь бол Кремль. Өнөөдрийн ФСБ. Ийм л байгаа шүү дээ та нар. Бодиттой юм чинь. Та нар яагаад тэгээ Монгол улсыг хоролж байгаа энэ хүмүүсээ өөгшүүлээд хамгаалаад байдгийг. Та нар 300 мянган гишүүнчлэлтэй үнэхээр боловсон өчиг хүний нөөцийн аврах нөөцтэй дандаа тэрийгээр сайрхаж өнгөрдөг үстэй. Энэ өнөөдрийн нуваагүй үйлдэл хийж байгаа энэ тий Батболорын боол оюун эрдэнэс чинь өөр олигтой хүн байхгүй л биш танаа намд. Та нар Монголын
түүхэнд хэдэн зуун мянган хүн алж чадсан цусан мөртөө нам штэ. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг ийм хүнд байдалд оруулчихад та нар яагаад дугуй суугаад байгаа? Та нар санаатаагаар Монгол улсыг хорлоход оролцож штэ. Та нар бол энэ нийгмийг паразит болгож байгаа хамгийн бузар хүмүүс байхгүй. Энэ хулгай чи одоо зогсоохгүй мó та нар? Өнөөдөр тэр баг хурлаа хуралдуулаад энэ нэг хулгайч байгаа оронд тавих олигтой хүн байгаа мó? Тэрийг гаргаж тавиач. Монгол улсын үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль, улс төрийн намын хууль тэ энэ бүх хуулиудаар та нар өнөөдөр засгийн газраа томилох эрх үүрэгтэй. Та нар дандаа иргэдийг үүргэжүүлдэг. Та нар өөрсдөө үүрэг хүлээх ёстой жинхнээсээ. Иргэдийн өмнө та нар үүрэг хүлээх ёстой. Арчилсан нийгэмд иргэдийг үүргэжүүлж болдоггүй. Та нар дандаа иргэдийг үүргэжүүлдэг. Арчилсан нийгэмд иргэд бол хариуцлагатай байдаг. Иргэнийг үүргэжүүлж ерөөсөө болдоггүй. Тэгээ ийм бузар булаагаа одоо зогсоогооч та нар. Яаралтай ажиллаа хийгээч. Тэгээ танаа намын дарагч нь л ийм л байдалтай байж штэ. Дахиад олон факт байгаа. Маш олон фактууд дэрэгдэнэ. Тэгээ нийгмээ устгах гэж байгаа штэ. Хамгийн аимшигтай ийм том үрийн хавханд оруулж байгаад Монгол улсыг юу руу чирээд байгаа та нар? Та нар сая тэр оюун эрднэрээ дамжаад манай тэр нэг ган төмөр тэр дорж ханд гэдэг нэг хідэн тийм би бол барьцаалагдсан шаарддаг. Энэ боолуудаар дамжиж байгаад Монгол улсын газар нутгийг анх удаа түүхэндээ анх удаа бартерын гэрээгээр Хятадын засгийн газар төгчлөө шүү дээ. Тэр China Energy гэдэг компани Хятадын засгийн газар мөн шүү дээ. 200 тэрбум доллар давсан үнэлгээтэй төрийн 100% төрийн өмчт компани чинь засгийн газар байхгүй. Тэг бүгд найрамд дотоод улсын засгийн газар удахгүй Монгол улсын засгийн газрыг өдөртөхөд ойрхон болгоод тавьчлаа ш та нар. Дараагийн тэр мега төслүүд гэдэг юмнууд дандаа л тим юм хийж та нар. Үндэсний эрх ашиг машгийг яагаад тийм байдалтай авчиад байгаа. Тэг энийг нь мэдсээр иж мдэггүй царайлаа явуудах юм. Ардын намын тэр улс төрийн төвчөө үл улс төрийн зөвлөлч үлээ. Тэгээ тэр баг хурлынхан. За тэгээ их хурлынхан. Улсын хурлын 68 гишүүдээс нь одоо 67 нь оюун эрдэнэс биш, оюун эрдэнэс биш. Монголын иргэдээс сонгогдсон гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ Монгол улсын иргэдээс сонгогчд Монгол улсын иргэдийн эсрэг явж байгаа энэ уваагүй үлдэн зогсоохгүй юм уу? За тэгээд лайв дуусгая. Үнэхээр бухимдаж байна. Бид нар шинжлэх ухаан технологийн улс төрийн боловсрол, нийгмийн боловсролын талаар ярилцмаар байна шүү дээ. Тэ? Энэ үзэл баримтлалын талаар мэтгэлцмээр байна шүү дээ хоорондоо. Ийм зүйлээр л улс орон хөгждөг шүү дээ болно. Тэг чин одоо тасралтгүй хулгай дээрэм заллин л ярьж шүү дээ бид нар. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюун эрднийг ерөнхий сайд туснаас хойш 54 хуулийг та нар төрөвчсөн гороо баталсан шүү дээ. Гэхдээ тэр яриад байгаа өмч ураадаг хуулиа тэгээ батлахгүй ямар гэдэг юм. Хотлоо яриад тах юм. Авилгатай тэмцэх газрыг засгийн газрынхаа доор авчичаа тэгээд одоо өнөөдөр засгийн газрыг тэр чи яаж хянах юм? Тэгээ ийм хүмүүсийг авилгатай тэмцэж байгаа гэж яриад тах юм. Тэр нөгөө нэг хэнийг авчирсан шүү дээ тий. Атомж унаа. Тэг буцаагаад нэг солиотой тэр хүүхдэд бичсэн мессежээс шийдэл гаргаад эргүүтэжсэн. Энд чинь ерөнхий сайдын хийх ажил биш шүү дээ. Ерөнхий сайд гэдэг хүн чинь Монгол улсыг бодлогоор авилгагүй ямар яаж болгох вэ гэдгээр бодлого тодорхойлох байхгүй. Хүмүүс авилгатаа тэмцэх газрын дарга биш шүү дээ. Прокурорын газрын дарга биш байхгүй. Бодлогын хувьд бүгдийг нь устгаж хайчаад өнөөдөр тэгээ галзуу юм яриад байгаа шүү дээ. Тэгээ энэ хүний тэгэл нэг 30 жилийн зовлон мовлон засаал янзлал гүр галзуураад тест арай хитрхи байна. Арай хитрхи байна. За тэгээд өндөрлөө. Тэгээд өдөр огцор хамаахан чагсаал үргэлжлэн 16 цагаас үргэлжлэн. Тэг. Огцрох ёстой. Сонголт байхгүй бидэрт. Огцорчж энэ одоо Монгол улсын эдийн засгт үргэлжлэх магадгүй 1-2 жил үргэлжлэх эдийн засгийн нийгмийн хямралыг хамгийн бага
цохилттой аавна. Бид нар одоо энэ хямралыг тойрч гарах ямар ч шанс байхгүй. Үнэхээр шанс байхгүй шүү. Хараа. Улс нь 28 тэрбум долларын эдийн засагтай. За юу. 37 тэрбум долларын өртөө. 30 тэрбум долларын авилгалын асуудал ярьж иж зөвхөн нийслэл 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт ярьдаг гинэ. Энэ хэнийг хуураад байгаа юм бэ? Баахан зураг зурчлаар тэр нь төсөл болчдөг юм уу? Баахан макет хийхдээ тэр нь төсөл болчдөг юм уу? Хэнийг залдаад байгаа юм бэ? Хэрвээ тэр нийслэлд хийгдэж байгаа тэр балаа ямар ч эдийн засгийн ач холбогдолгүй энэ төслүүд хийгдэх юм бол Монголыг ямар том гай намайг шавхаа балчигт унгаахыг бид нар тооцож чадчих байгаа шүү дээ энэ эдийн засгч нар чинь. За тийм байна да. Үнэхээр харамсалтай байна. За тэгээд өндөрлөө дөө.